засгийн тухай ярьсан нэг хэдэн сэдвүүд байгаа ш. Тэр тухай ярилцвал цаг байна уу? Би нэг маш хурдан асууя гэж бодоод. За цаг жаахан бага л байна да. Тийм үү? Өөрийн зөвшөөрөл би нэг цайны газар хоёулаа нэг 5 минут уулзаад явах болох болоо. За тий за. За юу вэ? Тавлаг уу? За сайн байна. Сайн байна уу? Сайхан тусч байна уу? Сайхан тусч байна. За гүйж гинэ. Google байна одоо. Тэгээд түүний төвшөө болох стол хүн баг. Залуу хүн. Бас дээрээс нь их сайхан гитар тоглоно. Тийм үү? Гитарын чинь бас өөлөөлнө шүү дээ. За. Амжилт. За баярлалаа. Чи ялна шүү. За. Тэгэхээр ер нь бол бас шиггүй гитарч байсан шүү дээ. Тэ яг гитар бидний үеийн чинь бүгд дарах гэж ирүүлдэг сурахыг хүсдэг юм л байсан. Тэ хоккей их тоглолт байж. Тэ хөлбөмбөг бол бас их зохион байгуулалттай тоглолт байж. Зэсээ өгчгөө мэн дөө. Нэгэн дэрэл эдэн засаг явах юм чи. Нэрэл нэг ногоон цай авч бид. За баярлалаа. Би ингэж боддог л доо. Монгол хүн бол цайгаар зочноо өгтөн цайгаар амьдралаа хэмжинэ гэж боддог л доо. Айл болгоны ард байгаа тэр цай хомсдохгүй байх эдийн засгийг бол айлын эдийн засаг юм уу гэж боддог. Хэрвээ улсын эдийн засгийг бас хоёулаа саяны цайны түүхтэй холбоод үзэх юм бол өнөөдөр бид нэр цай маань хомсдоогүй юм уу хомсцсон юм уу гэдэг асуудлаар явуул яах. Ер нь бол бид зах зээлийн эдийн засаг гэж маш олон жил ярьж ирсэн. Эдийн засгаа өөрсдөө яагаад гэдэг вэ гэхээр манай одоо улс төрчид маань ерөөсөө танаа манаа гэлтгүй бүгд энэ эдийн засгийнхаа эсрэг одоо үйл ажиллагаа явуулж ирсэн. Өдий хүртэл. Саяны таны хэлдгээр энэ улсын эдийн засаг дээр одоо ямар хэмжээнд байвал энэ улс маань одоо дүүрэн байх уу? Бүрэн байх уу те? Эдийн засгийн цай маань дүүрэн байх уу те? Тогтмол, тогтвортой өсөлттэй байх ийм зарчим бүрдүүлэх ёстой. Зах зээлийн эдийн засгийн онол тохирсон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн. За энэний үр дүнд бол одоо манай эдийн засаг бол энэ жилээс бол сэрэх ийм төр зураг харагдаж байгаа. Тэгэхээр хоёул нэгэнд Монголын айлын эдийн засгаас улсын эдийн засаг ярьж байгаа юм чинь би бол дараагийн нэг зүйл нь айл болгон талхаад гэж бодож штэ цайтай адилхан. Тэгээ нэг зөгч байхдаа нэг төсөм талах өгчгөө тий. Тэгээ энэ завсар би харин сайн гэсэн нэртэй асар олон өөрчлөлтүүдийг би бас цай сүүлийн үед сонссон. Миний бодлоор минь бас оюутан юм шиг би санагдаж байна тий. Сайн оюутан гэж хөтөлбөр байна. Сонсож ирсэн энэ тухай. Мэдчихэ. Журмаа сайн мэднэ. Мэднэ. Хамрагдсан уу? Хамрагдсан байгаа. Өмнө нь аав ээжээрээ төлбөрөөр төлөвлөдөг гэсэн. Одоо энэ хүн журам гарснаар оюутан бид нарт арай илүү одоо таатай нөхцөл бүрдэж байгаа гэдгийг ойлгож байгаа. Гэхдээ нэг зүйлийг ухамсарлах ёстой. Энэ журам маань өөрөө сайн оюутан гэдэг тодтголтой. Энэ оюутан маань өөрийгөө ухамсарлаж байна л гэсэн үг. Сайн сурна гэдэг бол гараад ажлын байртай болно. Ажлын байртай болно гэдэг бол зээлээ төлнө гэдэг ийм л баталгаа. Мөн одоо ипотекийн зээл гэж ярьдаг. Өнөөдөр иргэд маань 20 орчим хувийн 20-с ч дээш хувийн ипотекийн зээлтэй одоо байлаа шүү дээ. Энэ эдийн засгийнхаа бодлоготой уялдуулаад энийг 8% руу оруулсан. Өнөөдөр 5% руу оруулах гэж явж байна. Тэгэхдээ эн чинь өөрөө бодлогон зүг байвал эдийн засгтаа л хийж байгаа хөрөнгө оруулалт. Монголын эдийн засгийн нэлээд том ил тод байдлын тухай ярих гэж бодож байна. Энэ маань шинэ гарсан маш оновчтой нэг хуулиуд нэг гэж эрдэмтэд судлаачид үзэж байгаа. Өнөөгийн Монгол улсын эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед нэн шаардлагатай хууль байсан. Олон улсын байгууллагууд, судалгаанууд Монгол улсын талд эдийн засаг бол одоо дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ бараг талаас илүү хувийг эзлэх ийм хэмжээнд байна гэдэг хамгуу төвшүүлээд байсан л та. Яг энэ хуулийн хэрэгжилт хэрэгжээд дууссан чинь дотоодын нийт бүтээгдэхүүнээс хамаагүй давсан одоо өөрөөр хэлбэл бараг 150-60% илүү одоо хөрөнгө хил болж байна гэж байна. Өнөөдөр шударга төрийн зүтгэлтэн гэдэг Монголд альтнаас үнэтэй эрдэнэ болоод байна шүү дээ. Ер нь болороогийн боловсролын хувьд бол хэлэх юм байхгүй би бодохдоо их даруухан өндөр боловсролтой ер нь шударгахгүй юм да гэсэн сэтгэл над дурддаг юм шүү. Баярбаатарт нь сайн чиглээ гэсэн, хүүн чиглээ гэсэн, өвөн чиглээ гэсэн эдний нэг онцлог нь бол их цэг шулуун шударга сэтгэлтэй улсууд. Тэгээд бодоход энэ удаагийн сонгуульд болороо маань Монгол төрийн хөдлөө зүтгэвэл энэ хүн улс их орондоо их тус хөргөх байхаа гэсэн итгэл үнэмшилтэй байгаа. Ил тод бий болгосноор бид хоёрын ширээний өмнө байгаа нэг зүсэм талах тухайн айлд очихдоо нэмэгдэх хуулиур байна. Байна л да. Энэ өөрөө яах вэ гэхээр бидний эдийн засаг өөрөө тэлэхээр тэлээд ирэхээр эдийн засгийн одоо боломж гэж яриа л да тийм ээ. Энэ боломж маань илүү өндөр болоод ирнэ. 3 сая төгрөг Өөрөө чинь насан дээр 5 хүүхэдтэй эцэг хүн одоо бас ийм завгүй сайд гэхээр
олон хүний хувьд бол миний энэ асуултыг хүсэж байгаа асуулт байх л та. Монгол улсын хувьд бол маш түүхэн шүү дээ. Нэмэх хасах 50 жил гэж бодъё л да. Ийм үед бол одоо Монгол улсын хүн амын тоо бол их чухал байгаа шүү дээ. Энд бол одоо хувь нэмрээ бүгд л оруулах хэрэгтэй. Одоо манай том хүүхэд байна да. Ардхан зогсож байгаа нь манай том хүү байна. Ааха. 2 хүү 3 охинтой. Болрыг маань сангийн сайдаар томилогдож байхад бол эргэлдэж хүмүүст нэлээдгүй байсан. Зүгээр өнөөдөр эргээд харахад бол хүмүүс бас үнэлж байна. Нэлийн одоо тийм дайчин чадварлаг гэдгээ бол өөрийгөө бол харуулсан гэж би бодож байгаа. Тэр утгаараа Болрыг бол их үнэлж байгаа. Тэгээд та бүгд маань бас манай Болрыг дэмжинэ ба гэж бодож байна.